Урилжаа сонирхогч залуучуудаа ингээ бичлэг хүрж байгаа өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээд өнөөдөр би юуны тухай ярих гэж байна вэ гэхээр өөрийнхөө яг одоо ашиглаж байгаа арга барил техник шинжилгээ стратегийнхээ тухай ярих гэж байна. Тэгээд энэ бичлэг бол одоо яадаг юм би өөрийнхөө арга барилыг одоо рекламдах, өөрийнхөө арга барилыг сайн гэх, өөрийнхөө одоо мундаг гэх ямар ч бол одоо тим юм бол байхгүй. Зүгээр л яг би ямар шалтгааны улмаас шийдвэр гаргаж байгаа. Яаж одоо маркетинг өснө, одоо унна гэж ерөнхийдөө тооцож харддаг тэр зүйлээ л ердөө ярина. Ер нь бол техник шинжилгээ гэдэг юм бол яг үннийг хэлэхэд бол зүгээр ганц хэрэг зураасаар арилжааны шийдвэр гаргачих болж байгаа тренд лайн. Эсвэл ганц одоо 20 мөнгө авираж 25 мөнгө авираж. Тэгж арилждаг хүнийг бол би харж ирсэн. Тэгээд ер нь бол энэ бүхний эцэст бол юу юм гэхээр зүгээр л арга барилтаа л одоо сайн муу гэдэг юм бол байхгүй. Муу арга барил, сайн арга барил гэж байхгүй. Хэн арга барилаа яг төгс эзэмшиж чадсан. Мөн төгс эзэмшсэн арга барил дээр өөрийнх нь оролтын шийдвэр нөхцөл нь бүрдсэн тохиолдолд шууд шалгаж чаддаг. Тийм л арилжаач юм бол амжилттай арилждаг гэдгийг бол би бол энд бол бүр одоо шууд хэлнэ. Бүр анхааруулж хэлнэ. Одоо тэр тусмаа анхлан сонирхч хүмүүстэй. Арга барилаа төгс эзэмшиж чадаад өөрийнхөө арга барилыг болоо яг одоо нөхцөл бүрдсэнд шууд эргэлзээгүйгээр шалгаж чаддаг. Тийм арилжаачтал одоо шилдэг арилжаачтай. Мэдээж шалгахтаа юу яаж болохгүй. Мөнгөний менежмент буюу мөнгөний дүрэн байхгүй бол одоо 1000 ямар ч сайн арга барил байлаа гэд тэр арга барил бол хогл бол. Тэгэхээр сайн арга барил гэхээсээ илүү сайн сахилгат сахилгатын дотор ч өөрөө тэр мөнгөний дүрэн одоо техник шинжилгээ, техник арга барилынхаа нөхцөлийг хүлээх гэх юмнууд болоо ороод ирнэ гэсэн үг. Тийм учраас бол арга барилын талаар бол яг би бол одоо муулах арга барил гэж байхгүй, бас одоо муулах хүн гэж байхгүй. Хэрвээ чамд арга барилыг болон техник шинжилгээ хүн муу хэлж байгаа бол тэр хүн өөрөө болоогүй байна л гэсэн үг. Тэгэхээр арга барилыг муулж байгаа хүн бол хүнийг бол хүнийг муулаад арга барилыг муулаад сууж байгаа хүн бол өөрөө болоогүй байна л гэж ойлгож болно гэсэн үг. Тэгээд миний өөрийн одоо хэрэгэлдэг арга барил ерөнхийдөө 3 арга барилыг би яг одоо хослуулж явдаг. Нэгдүгээрт бол би тэгшин буюу миний яг үндсэн гол арга барил маань тэгшимийн арга барил. Энэ бол юу юм гэхээр маркет хэмжээ гэдэг юм байна. Тэр хэмжээгээ яг одоо апын дагуу одоо даун бол даун трендгээ дагуу нэг давтаж яг тэр хэмжээгээ давтдсан байна гэдгийг хардаг. Мөн одоо доороос дээш хэмжээж, дээрээс доош хэмжээж явах үед орой ёроолууд хайж ивэл яг тэгшиндээ нөгөө одоо талдаа орой ёроолыг хайнаа гэж ерөнхийдөө хардаг гэсэн үг. Тэн дээр нэмэгдээд би QM pattern буюу ерөнхийдөө баруун мөр энийг бол одоо бүх бол одоо арилжаачд бол мэддэг баг QM pattern-ы тухай. Тэгэхээр QM pattern бол ерөнхийдөө одоо баруун талд одоо зүүн талд үүссэн яг одоо хай цэг эсвэл лов цэг дээрээс одоо доо өвдөд эсрэг хөдөлгөөн хийхэд яг тэр цэг дээрээс одоо эргэж унаа өснө гэдэг. Ерөнхийдөө бол би тэгшимийг бол одоо хэвтээдээ тэгшимийг харж байхад QM pattern-аар бас босоод нь буюу босоод тэгшимийг бас нөгөө талд нь хардаг гэж ойлгож байна. Яг оролтын шийдвэр гаргах мөчөд мөн яг pattern одоо миний бодж байгаа одоо жишээ нь оролт хийх гэж байх үед маань магадгүй фьючерс арилжаа буюу ерөнхийдөө одоо фьючерс зах зээл дээр буюу одоо би футпринтийг бас давхар ашигладаг. Футпринт яадаг вөхөр фьючерс зах зээл дээр бай хэдийн ширхэг байгаа, сел хэдийн ширхэг байгаа, волюм хэр зэрэг байгаа. Тэгээд нөгөө бай сел захиалгуудын одоо нийлбэрээр одоо дельта гэж нэг зүйл үүсдэг. Тэр зүйл дээр юу үүсэж байна? Мөн тэрийг бас ажигладаг гэсэн үг. Тэгэхээр одоо байерсууд их вэ, селлерсууд их вэ гэх ингээ ажигладаг гэсэн үг. Тэгэхээр футпринтийн бол одоо энэ олон тоонууд бол энэ доороо волюм өгөр бол ингэж харагдчихдаг гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө би бол яг энэ гурвыг л ашиглаж
ерөнхийдөө арилжааны шийдвэр гаргадаг. За ер нь нэг тийм одоо яадаг те нэг тийм хүчтэй одоо амар хэцүү одоо нэг тийм нууц гэдэг юм бол байхгүй. Ерөөсөө энэ гурыг харж байгаа л за эндээс сэлийг явчихдаг гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө яг 3 арга барилынхаа талаар яг хослуулж хардаг, яаж хардаг талаарх зүйлээ ярий. За тэгэхээр энэ юм байна. За ер нь бол тэгээ одоо ганц одоо миний мэдэх нэг трейдер бол яадаг вөхөр 25 мөн average дээр ажилладаг би нэг арилжаачныг харчихсан. За тэр яадаг вөхөр 25 мөн average-ийг сэтрээд pullback ороод ирэхэд pullback дээр нь sell-ийн шийдвэр гардаг. За одоо яг энэ нөхцөлд. За тэнгүүт эхний сэтрэлээс дараагийн pullback-ийг ажиглаа sell-ддэг гэсэн үг. За тэгэхээр одоо жишээ нь энд арилжааны шийдвэр бол энэ сэтрэлээс хараад энэ хувьд одоо sell хийх гэсэн юм дээ. За энд sell-цмээс stop loss энд тавиад энд sell-дэд ерөнхийдөө 1 шалгаа 2 шалгаа 3 шалгаад ер нь бол уналт одоо явж байгаагаар харагдаж байна гэсэн. Тэгэхээр арга барил гэдэг зүйл бол нэг тийм одоо яадгийн те одоо амар одоо их арга барил юм сураал зөндөө юм сурлаа гэдэг сайн гэдэг үг бол бас биш. Тэгэхээр нэг арга барилдаа одоо зөв тууштай байх гэдэг бол маш чухал гэсэн. Тэгэхээр бол яг ингэж арилжаа игээд бол цөм ашиг игээд жооныг бол харж байсан болохоор би бол арга барилыг бол хизээж үүсгдэг. Ямар ч арга барилыг би сайн одоо эзэмш чадж байгаа өндөөл болдог гэж үздэг болохоор би бол арга барилыг хизээж үүсгдэг. Харин арга барилыг тэгвэл бүгднийг хүлийн зөвшөөрдөг төрлийн үнэ гэсэн үг. За тэнгуут миний арга барил. За энэ дээр юу вэ гэхээр за тэгшимийн арилжаа. За тэгшимийн арилжаа гэдэг зүйл юу юм гэхээр за тэгшим гэдэг зүйл маань бол ерөнхийдөө одоо бид нар одоо 10 жилийн хичээл дээр те x буюу y төвлөх гэдэг геометр одоо математикийн хичээл дээр бол үздэг. За тэнгуут тэгшим бол ерөнхийдөө x тэнхлэг буюу те хэвтэй тэнхлэгийн дагуу арилжааны шийдвэр гаргадаг гэсэн. За тэгэхээр хэмжээ гэдэг зүйлийг би өмнө ярьж ирсэн. Одоо энэ дээр доо үедээд те эндээс одоо lower higher low-ыг энд lower хийгээд ороод ирэнгүүт эргээд яг QM pattern дээрсэн. За QM буюу баруун өрөн дээрсэн. За QM pattern яаж юм хэрэг x тэнхлэг буюу босоо тэнхлэг дээр яг тэгшиндээ нүүртэлт нэгдэг гэсэн. За тэнгууд энэ дээр би эхлээд sell-ийн шийдвэр гардаг. Эхний sell-ийн шийдвэр. За нэгдүгээр sell-ийн шийдвэр энд гарна. QM pattern-даас гарлаа. За QM pattern дээрээс голдуу шилжүүлэгчийн хөдөлгөөн гарч чаддаг. Энэ бол ерөөсөө маш олон тохиолдолд. За тэнгууд QM pattern дээр би sell-ийн шийдвэр гаргаад шалгахад шилжүүлэгчийн хөдөлгөөн гараад ирэл. За шилжүүлэгчийн pullback-ийн хөдөлгөөн одоо явах төгсөж байна гэж үзэх юм бол магадгүй энэ дээр нь би таллаж хаагаад цаашаа хардаг гэсэн. За тэгвэл шилжүүлэгчийн pullback-ийн хөдөлгөөн орж ирээд шилжүүлэгчийн pullback өөрөө ерөнхийдөө бол нэг 2 загвар те. За яг байдаг гэж бол харж байсан. Сүүлийн үед бол би шилжүүлэгчийн pullback дээр бол ерөнхийдөө 4 загвар харж шийдвэр гаргадаг. За хамгийн их маркетд тохиолддог 4 загвар байдаг. За тэр 4 загварыг гаргаж харж ерөнхийдөө одоо pullback нь орж ирдэг гэсэн. За pullback орж ирлээ. Хэмжээсэн гүйцэлтэй хөдөлгөөн буюу одоо яг энэ хөдөлгөөнийг сэлдэж авдаг. За тэнгүүт энэ хэмжээ одоо энд дэвсэн хэмжээл энд ирнэ гэсэн үг шүү дээ. За энийг ингэ сэлдэж авангууд бас явдаг. За тэнгүүт QM2 гэдэг паттерн яадаг вэ гэхээр QM2 гэдэг паттерн тренд дотор байж идэг хөдөлгөөн гэсэн үг. Тэр нь яадаг юм гэхээр ер нь бол даун тренд энд явж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ дотор бол одоо энд үлдээсэн high low те энд үлдээсэн high low хоёр бол ер нь бол юу байдаг вэ? Одоогор бол доо өвдөрсөн те ямар нэгэн доовтой хамааралгүй ч гэсэн маркет өөрөө дээр доош унж орж ирээд буцаад юу яж болдог гэсэн үг. Одоо трендэн дотор байгаа pullback-ийн хөдөлгөөнийг оройг бас шалгаад ингэж явдаг гэсэн. За энийг бол би QM-ийн 2 дугаар загвараар ингэж бас шийдвэр гаргаж ордог. За энэ дээр одоо тренд доторх QM гэж ингэж ордог гэсэн. За тэгээ ерөнхийдөө миний одоо анх авах өөрийн хэмжээ болох эндээс явсан энэ хэмжээг доошоо нэг давтаж авах одоо явсан. За тэгэхээр магадгүй одоо эндээс би сэллийн шийдвэр гаргачихад орж ирээ буцаа ухраад ороод ирэх үед хоёрын хэсгийн хэмжээтэй одоо энэ хэмжээ ханаагүй байх юм бол дахиад pullback ороод ирвэл энэ дээр нь бол одоо нэмэлт оролт хийж QM гэж үзээд
сэлдэж ордгоо гэсэн үг. За тэнгүүт за QM-ийн 3 дугаар загварыг одоо энэ загвар. За энэ загварыг бол би нэг төдийлөн ашигладаг. Жохон айцтай болоод ашиглаж чаддгүй. За энэ загвар яадаг вэ гэхээр доо эвдээгөө. Одоо эн чинь ингээ даун тренд эндээс ирж ирсэн шүү дээ. Гэвч одоо апын тренд эхлэх гэж байна. За апын тренд эхлэх гэж байгаа гэж бодоход доо эвдээгөө хад эндээ одоо хай лоу үсгээд дээшээ тасгаа ингээ эвддэг. За тэнгуүтийн доо эвдээгөө хад мөн баруун үрийг шалгаж бол арилждаг. Арилжаачд бас би байдгийг бол одоо мэднэ. За тэгээд энэ дээр бол би жоо айцтай байдаг болохоор надад заавал доо өдрүүлэх гэдэг тий одоо энэ QM-ийн 1-р загвар шиг ингэж доо өдрүүлж авах гэдэг гэсэн үг. За тэгэнгүүт яг одоо энэ бүхний тий одоо яг энэ бүх одоо шийдвэрүүдийг ингэж хардаг. За тэгэнгүүт миний одоо оролтын шийдвэр гарсан энд бол тий за 1-р энд нэг цэг байсан 1-р цэг. За энд миний одоо 2-р цэг энд байсан 3-р цэг энд байсан. За 4-р цэг энд байна тий. За тэгэхээр ийм одоо 4 чиглэлээр орж ирнэ. За яг ийм ингээд чиглэлүүдээр ороод ирэх үед за яадаг вэ гэхээр за миний нөгөө нэг одоо ашигладаг тий нөгөө food print буюу нөгөө нэг за яг энэ одоо юу зүйлээ ашигладаг гэсэн үг. За яг одоо алт сая мэдэн дээр өө чинь ямар амар хүчтэй гоож вэ? Сая мэдээ болсон. За энэ гоожилт бол одоо доош урсгаж байгаа шүү. За тэгэхээр яадаг гэхээр одоо магадгүй саяны одоо QM дээрээс те за QM паттерн дээрээс одоо магадгүй онолтой байлаа гэж бодъё л да. Одоо энд ингээ QM байж одоо за энэ саарлын QM гэдэг л гэж бодоход эндээс ингэж орж ир ингээ шалгахад энд явж байгаа бүх тэг волюмуудыг би хардаг гэсэн үг. За тэдийн волюмтэй за эдийн волюмтэй за тэгээд бай захиалга сэл захиалга за энэний бол одоо хоёр энэ ногоон лавлааланы хоёр талд байгаа зүйл мөн нэг нь сэл захиалгууд нөгөөх нь бай захиалгууд байдаг гэсэн үг. Тэгэхээр бай сэл захиалга яг орох гэж байгаа зэг дээр ороход тий за одоо магадгүй эндээс би сэл орлоо гэж бодъё л да сайн юм. За эндээс сэл орох нь тодорхой байна гэж бодоод сэл ороход тий за магадгүй тэр сэл мань өөрөө миний одоо яг энэ зэг дээр орж ирэхэд энд явсан одоо энэ хүчтэй энэ онолтын энэ хөдөлгөөн маань одоо QM гэнэ за food print дээр магадгүй одоо маш өндөр одоо дельтатай тий за маш өндөр волюмтай орж ирэх өндөр дельтатай орж ирэхэд за сөрөг хөдөлгөөнүүд нь бол төдийлөн дийлэхэргүй бага тоотой бол тоонуудыг харьцуулж хараад ерөнхийдөө яг оролтын шийдвэрээ. За тэгээ мөн одоо миний орох гэж байгаа зэг дээр одоо селлерс одоо селдэх жилээ гэхэд селлерсүүд буюу тэр тоон өндөр захиалгад орж ирэх. За байдах жилээ гэхэд байерсүүд өндөр орж ирэх тохиолдлуудыг хардаг. За мөн одоо энэ хөдөлгөөн ингэж явахын тулд эндээс орж ирж байгаа энэ хөдөлгөөнүүдийн уялдаас хамаардаг болохоор өмнөх хөдөлгөөнүүдийн волюм болон одоо доотлын дельта тоонуудыг ажиглаад одоо бай захиалгууд бол дийлэхгүй байна. Тэгээ сэл захиалгуудыг дийлэхэргүй хүчтэй явж байгаа юм чинь эндээс оролт ирэх боломжтой ч юм уу. Энэ мэтлэн бол ингэж одоо хооронд нь хослуулж харддаг байгаа. За тэгээд ямар ч хэлсэн бол яг за би бол яг food print тал дээр бол нэг тийм одоо төдийлөн маш сайн бол одоо мундаг биш. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бол яг хараад өөртөө тааруулаад ингээд яваад идэг гэсэн. За тэгээд ерөнхийдөө бол энд юу байдаг за энэ 3 арга барил те за гурван ингэ ашиглаж арилжааны шийдвэр гаргаж явах үед бол ерөнхийдөө бол одоо ямар цаг дээр вэ гэж асууж магадгүй. За ямар цаг гэд хамаагүй ерөөсөө бүх цаг дээр л яг л энэ нөхцлүүдийг хардаг гэсэн. За магадгүй би нэг одоо 30 минутын дээр тэ даун тренд явж байна тэ. За үндсэн хөдөлгөөн бүлбэк тэ. За шилжүүлэгч хөдөлгөөн бүлбэк хэмжээсэн гүйцэлтэй ингэ явж. За энэ хөдөлгөөн ингээ бүрэн яваад дуусахад 4 цагийн ганц импульс л байдаг. Нэгсэндээ энэ дотороо 30 минутын одоо тэ хөдөлгөөн чинь ийм байгаа гэсэн үг. Тэнгүүт хэрвээ эндээс одоо юу ороод 4 цагийн одоо pullback хөдөлгөөн орж ирнэ гэдэг мэдж байгаа бол эндээс нэг өсөлт орж ирээд буцаад уннаа тий. За яг энэ байдлаар том цагийн нэрөөсөө нэгэн одоо импульсын дотор жижиг цаг дотор бол ерөнхийдөө юм нэг юм бүхэл буюу нэг cycle хөдөлгөөн бол явдаг бүхэл хөдөлгөөн. Тэгэхээр бол ерөнхийдөө том цагийн трендийн дагуу за трендийн дотор за жижиг цагийн QM болон хэмжээг ингэж харж арилжааны шийдвэрүүдийг ээлж дараалан гаргаж явдаг гэсэн үг.
За яг арилжааны шийдвэр гаргах цэг дээр одоо юуны футпринтийг гаргаж за buyer sellers-үүд болон volume тэгээд buyer sellers-үүдийн одоо тоог бүгднгийн ажиглаж харж гаад за эндээс бол одоо унах нь өсгөнө гэж одоо юу авч тий. За баталгаа авч ерөнхийдөө арилжааны шийдвэр гаргадаг гэсэн үг ээ. За тэгээд ямар ч байсан бол миний яг арилжааны шийдвэр гаргадаг ерөөсөө арга барил өрдөөл. За яг QM дотор бол нэг яг эндээд бол яг яргаагаа өргөцсөн юм нь бол яг тий. За QM дотор бол нэг юм 3 QM-ийн баталгаа бол байдаг юм байна. За мөн одоо шилжүүлэгчийн pullback хүртэл тусдаа хэмжээтэй явдаг. За тэгээд тэр хэмжээнүүдийн бас нэг 4 за би бол нэг 3 4 загвараар харж ич шийдвэр гаргаад байдаг. За тэр 3 4 загвар нь ямар учиртай гэхээр stop loss ойрхон тавихын тулд илүү нарийн болооч ингэж яваад гэсэн. За тэнгуут мөн одоо шилжүүлэгч дотор бас дахиад одоо дундын шилжүүлэгч буюу шилжүүлэгч гэдэг зүйл бас байдаг. За тэрийг бас хардаг. За тэгэхээр энэ дээр бол ерөөсөө тэр тухай зүйлийг ярьсангүй ерөнхийдөө өөрийнхөө 3 одоо хэрэгэлдэг техник шинжилгээ, техник анализынхаа арга барилуудыг яаж хослуулж дотор нь шийдвэр гаргадаг вэ гэдэг тухай одоо ерөнхийд нь яриад энэ хөвчлөгээ дуусгаж байна. Тэгээд бичлэг ойлгомжтой болсон бол тий одоо та бүхэнд үнэхээр ойлгомжтой байх юм бол одоо за лайка дараарай. Тэгээд бас над руу комент хэсэгт надтай асуух, ярилцах зүйлээ бол асууж болно. За мөн миний Telegram сувг бол одоо яг группийн доотлолт те Linktree дотор ерөнхийдөө Telegram гэ байж байгаа. За тийшээ орж ирж бас одоо энэ зүйлүүдийн тухай ярилцаж асууж болно. За нээлттэй групп байдаг гэсэн үг. За тэгээд бичлэг маань энэ үрээд өндөрлөлөө. Тэгээд дараагийн бичлэгээр эргэлж уулзлаа. Түр баяртай.